Hi guys. За өнөөдрийн хамтлагаар бүгдээрээ 2025 оны хамгийн best үдээ шалгаруулъя. Гэхдээ өнөөдөр зөвхөн үс арчилгаа, тэмүүтээ skin care, тэгээд makeup ярьцгаая. Одоо эхлээд хуухнасаа эхлэе явчих. Миний хамгийн best хуйх гуйжуулагч бол 2025 онд хэрэглэснээс Fanuлагийн энэ хуухны скраб байла. Энийг яагаад онцлсан бэ гэхээр энэ түрхэлт нь аюу амар юм билээ. Одоо шууд доошоо ингэж болгож байгаа л өөрөө угаасаа юм нөө нарийнхан хушуутай. Хушуу нь өөрөө юм нарийнхан. Тэнгүүт яг л үсээ ингээд хуваалаа, голоор нэг явуулаа, энэгээр нэг явуулаа, ингээд явуулаа. Тэнгүүтээ массажлцыг ямар ингээд массажлал болоо. Түрхэж байгаа энэ одоо түрхэлт нь айгу хялбар байсан болохоор надад айгу таалагдсан. 2025 онд хэрэглэснээс би 2025 нэлээд Солонгос брендийн хуух цэвэрлэгээний юм хэрэглэсэн. Дээрээс нь нөгөө юм одоо ингээл гар дээр авч байгаа л ингээл тавьж мэвдэг те. Тэр мөрчин болохоор бас жоохон түрхэд төвхтэй төгөхгүй гэсэн чинь ингээд айгу амар юм бэл. Дараа нь хуухны спрей болохоор бас л Fanuлагийн энэ хуухны спрей байгаа. Энэ юу нь бол амар их юм бэлээ. Тэгээ их мөртлөө 70 мянга цай голоо нэг тиймэрхүү байсан баха. Тэгээ яг Солонгос брендийн юм хуухны цацлага авангууд ер нь бол амар ойролцоо үнэтэй мөртлөө ийм жижигхэн байгаад байдаг байхгүй. Тэгсэн чинь нэг их хэмжээтэй. Тэгээ ер нь бол таалагдсан. Айгуу гой сэнгнүүлээд ийм сэргсэн мэдрэмж өгд юм бэлээ. Хуухыг бол тэр нь бол тослогийг хянаад үс уналтыг хүртэл хянаад одоо тэр нөө хуух үсний одоо тэр нөө булцуунуудыг чангалдаг гэсэн үг. За дараа нь шууд үс рүүгээ орчие. За шууд шампунь, кондишнер хоёулыг нь харуулчих. Яагаад гэвэл хоёулаа нэг брендийн яг хоёулаа таалагдсан. Лондагийн энэ шампунь, кондишнер хоёроо яг энэ чинэл ягаан өнгөтэй хувилбарынх нь хоёр шампунь, кондишнер байгаа. Энэ хоёр хоёулаа ер нь бол гэмтэлтэй үсний үсийг маш сайн чийгшүүлдэг. Хуурай үсэнд зориулсан үнэхээр хуурай үсийг хүртэл гоё юм чийглэг. Тэг ингээ харахад ингээд юм хуурай биш харагдуулдаг. Миний үс бол нэлээд гэмтэлтэй. Доторх хэсэг нь болохоор айгүй юм шулуун. Тэгсэн юм гадна тал нь болохоор юм арцгаар. Тэгээ хэрвээ тэр арцгарыгаа одоо онцгой шампунь, кондишнер хэрэглэх юм бол улам тэр арцгаар нь арцаачдаг. Тэгсэн чинь Лондагийн энэ бол надад үнэхээр таалагдсан. Яг ийм угааж хахад хүртэл шампунь нь ингээд чийшэлтэй байгаа нь гэд мэдрэгддэг. Зарим шампунь ч болохоор ингээд яг уг ингээд хөөсрүүлж байгаа тохиолдолд чинь ингээд үс яажсэн ч ингээд ийм одоо нөө ширэлдэхгүй ингээд ийм гоё байдаг шүү дээ. Тэнгүүт зарим шампунь ч болохоор ингээд шампунданд хөөсөрж байгаа хөөсрүүлээд ингээд угааж байгаа мөртлөө ингээд гар ороод гацаад идэг байхгүй юу. Тэгсэн чинь энэ болохоор ямар ч тийм юм байхгүй. Ер нь бол надад хоёулаа таалагдсан. Яг ингээд кондишнер шампунь нь хоёулаа таалагдсан. За үсний тасаар болохоор би энэ Велагийн энэ үсний тас надад үнэхээр таалагдсан. Яагаад вэ гэхээр үнэр нь гоё үнэртэй. Дээрээс нь би бол одоо ингээд зөндөө олон үсний ойл энэ 2025 онд бүр үнэхээр маш их хэрэгэлсэн. Яг ингээд брэндүүд нь бүгдээрээ өөрөөр. За тэр Оливионгийн тэр хэр ойлуудыг бол бүр баг ихэнх нь баг үзсэндээ. Яг нөө сая Солонгос тахта. За тэнгуүтээ тэд нар ч тэр одоо өөр бусад Солонгосын үсний тоосноос надад энэ илүү их бүр таалагдсан. Яагаад вэ гэхээр би нэг өмнөөс хэрэгжилжсэн. Тэгээд сая дахиад авчаад одоо нөгөө өмнө нь авчихсан мэдрэмжээ мартцсан байсан бэлээ. Тэгээд сая энэ нөгөө Wellbe-ийн нэлээ их хямдрал Black Friday зарлангууд нь би энэ үсний шампунь энэ тэгээд бүр нэг 1 литрийн хэмжээтэй кондишнер тэнгуүтэй нөгөө Gat Pro чинь тэднээс оруулж ирээд байдсан шүү дээ. Gat Pro өөр юу авлаад байгаа тэгээ мартчихжээ. Тэгж яхад би энийг уг нь өмнө нь хэрэгжилжсэн мөртлөө энийг одоо энэ бүтээгдэхүүний өгдөг тэр мэдрэмжийг мартцсан байлээ. Тэгээд сая авчаад уг нь бол надад өөр одоо зөндөө hair oil-ууд байна. Яг одоо. Тэгтээ энэ бол best. Яг ингээд hair oil болгон бас ингээд гоё сайн чийгшүүлдэг юм байна. Мэдэж авлаа. Тэгээ энийг түрхсний дараа болохоор яг л үс чихтэй гоё ингээд гялтганаад тэнгуүтээ тэр арцгарыг бас ингээд баг зэрэг ингээд арцгарыг бас ингээд дараад өгдөг. Тэр ингээд одоо нэг гадна талаараа ингээд гэмтлийн арцгаар байгаа шүү дээ. Тэр арцгарыг бас ингээд дараад өгдөг. Тэрийг яаж одоо ингээд ялгаад өгнө гэхээр угаасаа би нөгөө өөр яг одоо ч гэсэн надад яг өөр үсний тоснууд байгаа болохоор би бүр яалтчгүй ингээд өөр байгаа ингээд мэддэгтэй байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь гоё ингээд зөөлрүүлнэ. Арай ондоо юм билээ. За одоо шууд арь сарчилгаа руугаа явчих. Арь сарчилгаа руугаа явахдаа угаагчаас эхэлчихье. За хөөсөн угаагч дээр маань болохоор та нар мэднэ.
би энэ Rovectine гээлэн угаагчийг 2025 оны хамгийн бестээр шалгаруулж байна. Яагаад тэгэхээр энэ үнэхээр зөөлхөн. Би бүр маш эмзэг нэмгэн арьстай, тэгээ нэлээд улаалттай арьсны хамгаалтын бүрхүүлэн гимтчихсэн. Тэгж яхад энэ бол одоо улам миний арьсны хамгаалтын бүрхүүлийг гимтэхгүйгээр хөрхөн цэвэрлэгийг бол сайн хийгээд байгаа. Тэгээ би энэ одоо хоёр дахь ингээд хэрэгжилж байна. За дараа нь төвнөр мэднэ та нараас. Ануагийн нэмэх талтай энэ будааны тонороо гэлтгасан, толиосон одоо тэр glow skin өгөхдөө давхар арьсны хамгаалтын бүрхүүлийг сайжруулад өнгийн сэргээгээ за мэдхгүй бүр серум 2025 оны шилдэг серумаар Ануагийн нэмэх толоогийн серум байна. За энэ бол за бас л тэр тонортой адилхан юу яагаад юм цогц бүр ингээд тийм олон гой юмнууд ингээд нэг доор юм бэ бүр үнэхээр гайхалтай. Арьсны хамгаалтын бүрхүүлийг нь сайжруулад ерөөсө гэмтэхгүйгээр давхар өнгийг нь жигдлээд нүсүү талбыг нь бас баг зэрэг ингээд бүдгөрүүлээд тий энд нүүр будахынхаа өмнө бас төрхүүл бас аим гоё. 2025 оны хамгийн best тосоор би доктор Чигийн энэ Red Blemish-ийн тодруулж байна. Яагаад вэ гэхээр энийг сая би нөгөө сүүлд Cozy-ийн Advent календараас авсан шүү дээ. Би өмнө нь бас энийг үнэхээр туршиж үзмээрсэн. Угаасаа best seller бүтээгдэхүүнч солонгостой. Тэгээ би энийг сая хэрэглэжээд за угаасаа аргагүй юм байна. Яагаад best seller нь аргагүй юм байна гэд би энийг тодруулсан байна. Батг гарахгүй, тослог хуурайг ингээд тэнцвэржүүлээд ер нь бол нэлээ хуурайшуулахгүй, тослогдуулахгүй айгуу гоё яага. За нарны тосоор би 2025 оны хамгийн шилдэг нарны тосоор би Skin 1004-ийн Sun Serum-ыг тодруулж байна. Яагаад вэ гэхээр энийг бүр хийж давхарлаж түрхсэн, ерөөсө бөмбөрдөггүй, цайрдаггүй, харин ч бүр эсэргээрээ давхарлах тусам арьсыг маш гоё гүлээлгэж төлөөлгөдөг заяа. Зүгээр ингээ арьс чинь ингээ харангууд ингээ гялаагаад идэг, гялтганаад идэг. За зөвхний тос маань болохоор 2025 оны хамгийн шилдэг зөвхний тосор маань Heavy Blue-гийн энэ зөвхний тос шалгарлаа. Яагаад вэ гэхээр энэ үнэхээр дэвшилт технологи. Энэ үнэхээр би нөгөө өмнөх бичлэгээр танд харуулж ирсэн шүү дээ. Энийг урдааныг ийм муухт юм төмөр байгааз энэ төмөр нь өөрөөсөө ингэ чичирдэг. Өөр дээрээ одоо нөгөө лифтийн өргөх үйлчлэгээ өгдөг. Тэгээ энэ бүр үнэхээр дэвшилтэд технологи заяа. Энэ одоо ингээ ханан зай яг одоо эн чинь ингээ энд ингээ бүтээгдэхүүн нь байгаа шүү дээ. Энэ ингээ бүтээгдэхүүн нь ингээ урагшлаад одоо энэ үхээр гарч ирж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө хаана зай оршоод байгаагийн за мэдхгүй байна. Одоо энийг ингээ онгойлгох юм бол ингээд угаасаа энэ чинь нүх байгаа шүү дээ. Энд чинь ингээд урагшиж байгаа. Тэгээ ингээ хаана зай агаад зайных нь хаавар энэ бүтээгдэхүүн нь ингээд цолол гараад ирдэг юм болоо мэдхгүй байна. Энэ үнэхээр дэвшилтэд технологи. За тэгээ нэмэлтээр гэхдээ нэг шүдний юм харуулчих. За шүдэндээ болохоор би энийг бараг би 2015 оноос хойш юу хэрэгжилж байгаа. Би хамгийн анх нь 2015 онд би магистраар Солонгос явжсан байхгүй юу? Тэр үедээ би яг Оливионд энэ бүтээгдэхүүнийг харчаад анх авч хэрэгжилж ирсэн. Тэгээ бас боломжийн үнэтэй хямдхан байдаг. Яг Солонгостой бол ер нь хямдхандаа ордог. Тэгсэн чинь Монголд бас байдаг болсон. Тэгээ би энийг зөв нэмэлтээр харуулчих. Миний 2025 оны яг шүдэн шүдийг маань гоё ингээд цагаан болгоход тусалдаг хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол Cleven гэдэг брендийн ийм шүдний наалт байгаа. Та нарт гэхдээ нэгийг задлаад харуулчих. Энэ шүдний наалт нь болохоор бас Wellbe shop-т байдаг. Нөгөө нэг баахан юмнууд Black Friday гэдэг авахта бас энэ шүдний наалтыг авсан юм байна нэр. За ингээд ийм хоёр наалт байдаг хгүй юу? Ер нь бол шүдээ ингээд хуурай олгоод нилээн ер нь ингээд салфиудаг ч юм уу те цаас масаар ингээд арчингуудаа хуурай одоо гадаргууг нь хуурай болгонгуудаа энийг одоо дээдлэлт нь наана гэсэн үг. Энийг доотлолт нь наана гэсэн үг. Яг ингээд хоёуланг нь эхлээ дээдлээ хуурай олгоод наалаа, дараа нь доотлоо хуурай олгоод наалаа. Ингээд нэг 20-30 минут байлгаад гэхдээ би бараг өөрөө ингээд хуулагч унтал ингээд бийждэг. За энийг бол би ер нь бол тогтмол хэрэгэлдэг. Одоо ингээд арьс арчилгаа яваад дууссан болохоор би арьс арчилгаан дээр дахиад нэг нэмэлтээр юм харуулхад арьсандаа хэрэг уудаг хамгийн бест гэсэн витамин А харуулъя. За коллагены хувьд хамгийн бест бол Nutri-Day ийм коллаген байгаа. Уухад бүх биед
хурдан шингэх үз тийм найрлагатай байгаа. Тийм болохоор энэ бол үнэхээр үйлчлэгээ сайн өгдөг. Би та нарт өмнө бичлэгээр хэлжсэн да. Одоо тэрийг нэг дахин хэлчихье. Тэр нь юу вэ гэхээр миний өөрт мэдрэгдсэн одоо мэдрэмж дээрээс ингээд туршлагаа ингээд бодохоор 30 наснаас өмнө заяа. Одоо ер нь бол ингээд 30 хүртэл арьс арчилгаагаа тултал нь хийгээд дээрээс нь одоо энэ нэг арьсны энэ витамин шүү дээ. Коллаген. Энэ арьсны энэ коллаген ямар нэгэн нэмэлт витаминуудаа яг нэг алдаг хоног уугаад байхад болдог. Арьс ингээ гоё болоод гоё байгаа л гэдэг. Одоо арьсны энэ коллагеныг нэг 30 хүртлийн алдаг хоног уулаа. Тэгтээ арьс арчилгаагаа тултал нь хийлээ. Арьс ч гоё хിവэрээ. Ингээд муудсан өөрчлөлт гарахгүй. За тэнгуүтээ 30 гараад эхлэхээр үнэхээр бүр өдөр болгон та коллаген, арьсны нэмэлт коллаген витаминаар уугаад арьс арчилгаагаа бүр тултал хийгээд өөр одоо энэ коллагенаас өөр юу байдیں те арьсанд хэрэгтэй одоо тэр би та нарт өмнө нь бичлэгээр харуулж байсан сэрх нөсөө тол барилгадаг бас энэ одоо нутридей меланин гэх бодисыг нь дотроос нь ингээд задлаад тэрийг нь задлж өгөнгөт одоо арьсны сэрх нөсөө тоолоо одоо биений суухны харлалт цавны харлалт ч юм уу тэр болгоныг ингээд жигдрүүлээд бас ингээд цайруулахад тусалдаг тийм витаминаас байдаг хгүй юу. Одоо иймэрхүү ингээд арьсыг яаж гоё юм толиосон жигдэлсэн одоо байгаа байдлыг нь ерөөсөө муудахгүйгээр ингээд барьж өгөхөд ингээд тусалдаг юу л энэ одоо тэр болгоныг бүр өдөр болгон хэрглэж та 40 хүртлээ яг ингээд одоо 30 та арьсаа ингээд хадгалж үлдэж чадна. Би бол тэгж мэдэрсэн. 40 гараад эхлэхээр одоо тэр нэмэлт тарилга марилга юу байдیں те тэр болгоныгоо бас ингээ бүр тогтмол хэрэгжилж иж. Яг 30-аас 40 насны хооронд тэр арьсыг гоё болгодог тэр тарилгууд байгаа штэ. Тэрийг бас ингээ нэг алдаг хоног хэрэглээд арьсны витаминуудыг бүр өдөр болгон хэрэглээд арьс арчилгаагаа бас өдөр болгон хэрэглэх юм бол таны арьс 40 хүртлээ гоё юм. 40 гараад эхлэхээр арьс одоо тэр нөгөө тарилгуудаа бүр тогтмол хэрэгэлдэг, витамина бас ингээ өдөр болгон хэрэгэлдэг, арьс арчилгаагаа өдөр болгон хийдэг те. Тийм байжж бас ингээд 50 хүртэл арьс ч гоё юм. Гэж би бол одоо ингээд өөртөө ингээд мэдэрсэн. Тэгэхээр одоо 30 гарсан бол зүгээр нэг коллаген уулаа. За одоо ингээд жоохон завсарлаа ч юм уу те, болоо ч юм уу те. Тэгэх юм бол тэгэл буцаал нөгөө нэг арьс чинь нөгөө нэг үрчлээгнүүд нь ингээл тодорхойл, гундаал, нөсөө толтнууд нь тодроол. Тэр нь л ингээд эхлэх юм бэлээ. Одоо би яг өөрөө 30 гарчаад байгаа байдлаа юу н харахаар надад бол яг л тийг санагдаад байгаа. Тэгэхээр одоо илүү удаан ингээ гоё арьсаа хадгалж үлдмээр байвал зүр өдөр болгон коллаген хэрэгэл, өдөр болгон арьсаа арчил. Тэгээд тарилгуудаа тогтмол одоо нэг тогтсон жилдээ 2 3 удаа ч гэдэм үлрэлтаа 1 удаа ч гэдэм үү те хийлэг. Тэгэх юм бол тэгээ та одоо 30 настай ч бай, 40 настай ч бай. Тэгээд нөгөө 20 та арьс одоо 30 гарчаад яг 20 та юм шиг арьстай, 40 гарчаад 30 та юм шиг арьстай. Яг 10 жилээр хэрвээ залуу харагдяал гэх юм бол угаасаа арчилгаа мөнгө санхүү үнэн шүү дээ. Та нар мэдж байгаас тээ санхүү арчилгаа бүгд л угаасаа яг цогцоороо байж ижил гоё явна. 30 гараад бүх юм ойлгомжтой болно. Бүх юм шууд харагдана арьсан дээр. Ямар 20 та хэрэг харьцаа арчилж исэн, хэрэг өөртөө анхаарч исэн чинь 30 гараад шууд харагдана. 20 эдтэй байхад бол ерөөсөө ямар ч тийм муудсан юм ерөөсөө харагдахгүй. Ингээд нэг одоо арьсаа арчилгатай хүртэл өдөр өнжөөд арьсаа арчилдаг тий. Заримдаа ингээл нөгөө цэвэрлэхгүй будагтайгаа унтаж муудсан ч гэсэн маргааш найрсч ингээл зүг зүгээрээ гэхдээ тэр зүгээр л насных шүү. Тийм болохоор эртхэн зүгээр ингээд арьс арчилгаагаа маш сайн хийдэг. Коллаген витамин юу гэдэг нь арьсны нэмэлт юу гэдэг нь тэр болгоныг бүр нэмэлтээр маш сайн хэрэглээрээ. Тэгэх юм бол та 30 гарчаад таны арьс чинь бүр яг л нөгөө өмнө нь 20 та байх чи ямар арьс байсан яг л тэр чинь хийвэрэл байж байна шүү. Баах их юм ярьсан уу? Залах чинь уу? Гүйцтэй. За одоо мейкап руугаа орцгоё. За мейкапа бодгасаа өмнө мэдээж бид нар чинь primer base төрхтэй шүү дээ. За тэгээ миний 2025 оны хамгийн best primer-аар Laura Mercier-ийн Hydrating Primer тодорлоо. Энэ бол үнэхээр угаасаа чийшүүлэх үйлчлэгийг бол сайн өгдөг. Гэхдээ миний харж байгаагаар бол одоо нөгөө нүхчилд үрчлээ байгаа штэ. Барахгүй. Зүгээр чийшүүлэх үйлчлэгийг л сайн өгдөг. Тийм болохоор нүхчлэндээ үрчлээндээ давхар өөр primer төрхдөг гэсэн үг. Тэгэхээр зүгээр энэ бол чийшүүлэхтэй бол хамгийн сайн үр дүнгээ өгдөг primer.
2025 оны хамгийн best foundation миний хувьд бол Wyke-ний энэ foundation байгаа. Энэ болохоор хагас matte foundation гэж явдаг. Тэгээ энийг би яагаад шалгаруулсан бэ гэхлээр надад нэг хэцүү байдаг байхгүй. Тэрний юу гэхлээр өнгө. Ууг нь бол одоо яг ямар нэгэн тэр брендийн одоо тэр яг нэг төрлийн фаундейшных нь бүтцэн надад үнэхээр таалагддаг. Тэгээ миний ингээд арьсан зүртэл яг гой тохироод гой харагддаг. А гэтэл миний арьсны өнгөнд тохирсон шейд нь байдгүй байхгүй юу? За тэгэнгүүт одоо яг энэ Wyke-ний энэ алгуулсан Wyke-ний яг энэ төрөл нь болохоор хамгийн цавир өнгө нь би хэрэгэлдэг. Энэ өнгө нь надад үнэхээр тохирдог хагас matte foundation байгаа. Үнийн хувьд ч боломжийн үнэтэй. Миний 2025 оны хамгийн best cushion бол Hince байна. Энэ Hince ягаан өнгийн cushion байгаа. Энд чинь болохоор нөгөө би та нарт өмнө бичлэгээр хэлжсэн hybrid төгсгөлтэй гэдэг нь болохоор гялгарч биш, matte ч биш. Одоо тэр хоёрын хослолмол гэсэн. Тэгэхээр хит гялалахгүй, хит хураашуулахгүй тийм төгсгөлтэй гэсэн. Дээрээс нь өсөө толбол гой дарт юм бэлээ. Өө даралт нь сайн бэлээ. Дээрээс нь надад өнгө нь бас үнэхээр тохирч байгаа. Одоо би эн чинь болохоор 17 номер хэрэгж байгаа. Энэ 17 номероос бүр илүү цагаан өнгөж хүртэл байдаг. 15 номер гэж бас байдаг. Гэхдээ энэ 17 номер нь надад бол үнэхээр гоё таарж байгаа. Тэгээ та нар бас ингээд cushion foundation-ы түрхэхдээ өөрийнхөө одоо арьсныхаа өнгөнөөс ятаж 0.5-аар цайврыг түрхэж үзээрэй. Нэг өнгөөр цайвар ч юм уу түрхэж үзээрэй. Тэгэх юм бол цаанаасаа л нэг тийм гоё юм гэрэлтсэн, залуухан, толисон арьсыг өгөөд идэв шүү. Би бол одоо миний номер бол юу нэг 19 юм шиг байгаа заяа. Тэгээ би 19 номероо түрхэхээр нэг л тийм гундуу харагдаад идэг. Юусоо тийм ингээ гоё. Цаанаасаа ингээл юм нэг гэрэлтэн, тодорсон тэгж юусаа харагдуулдаггүй. Жохон тийм нэг гундсан харагдуулаад байдаг. Тийм болохоор та нар яг 0.5 ч юм уу эсвэл 1 шейдээр арай цайврыг түрхээд үзээрэй. За энэ одоо foundation cushion юугаар түрхэх вэ гэхээр спонжоор түрхнэ. За миний 2025 оны хамгийн шилдэг спонжоор энэ харин муухай наа. Beauty Bar гэдэг брендийн спонж байгаа. Энэ Beauty Bar-ийн спонжо бүрстэй төрлийн хэлбэртэй гаргадаг заяа. Одоо ийм хэлбэртэй ч байна. Энээс ийм арай бүдүүнч байна. Энээс бүр нарийнхан гонцгойч байна заяа. Эсвэл ийм хэлбэртэй ч юм уу те. За мэдгүй зөөр спонжиг айгу төрөл бүрийн хэлбэртэй гаргадаг. Хүнээ бас спонжо бариад мэдэрж байгаа тэр мэдрэмж нь бас өөрөө юм шиг байна. Надад бол бүр хит юм бүдүүн таалагддаггүй. Тэгэхээр надад яг энэ хэлбэр айгу гоё таарад байдаг. Энэ спонжноосоо шалтгаалаад одоо тэр cushion foundation-ийнх нь үйлчилгээ нь бас өөр байгаад байдаг байхгүй юу? Хэрвээ бүр хитрхи хатуу эсвэл бүр хитрхи юм сэрэг foundation sponge хэрэглэх юм бол тэр түрхэж байгаа foundation cushion чинь өвөө даралт нь сайн байгаад ч энэ спонжноос болоод өөх чинь дарахгүй. Тэгэхээр энэ спонж бол бүр маш чухал. Харин ч бүр эсрэгээр хэрвээ сайн спонж байх юм бол тэр cushion foundation чинь өвөө даралт нь одоо дундаж байсан бол дунджаас илүү ч болгоод өгч чадна спонж. Тэгэхээр спонжо бүр ингээ сайн бодож байгаа та бас ингээ өөрчлөөд үзээрэй. За дараа нь setting spray. Угаасаа мэдж байгаа та нар хамгийн 2025 оны шилдэг setting spray бол Charlotte Tilbury. За энэтэй угаасаа юм ярилдаггүй. Би энийг угаасаа дандаа ярилцлаа. Ерөөсөө өөрчлөхгүй. За консилер бол угаасаа та нар бүр бараг залхаж байгаа байх. Semi энэ тип консилер байгаа. За би энэ консилерыг бол 2018 оноос хойш хэрэглэж байгаа. Гэдэг чинь одоо миний 8 дахь жил гэсэн үг. Би тэрнээс өмнө болохоор тэгэл нөө зарим нэг high-end бүтээгдэхүүний консилер, Maybelline өөрч юу хэрэглэжлээ. За үнэхээр мартчих. Солонгос захтаа бол төрөл бүрийн нэрээ авч хэрэглэж үзсэн. За тэгээд дараа нь 2018 онд Монголд ирчээд би найзаа баярлаа. Манай ачка найзаасаа би энэ консилерыг мэдэж авч ирсэн. Тэгээд би энэ консилерыг анх хэрэглэж үзчихэл тэгээд бүр ганц ч солиог байгаа. Одоо 18 оноос хойш бүр үнэн ч хэрэглэж байгаа энэ тип консилерийн үнэхээр найздаа маш их баярлж байгаа. Энэ тип консилерийн ачаар би үнэхээр бүр ийм гой төгс ямар ч өөгүй бүр ингээд төгс арьсыг бүтээж чадчих байгаа.
За үүний дараагаар хуурайшуулна. За би энэ хуурайшуулах пудрийг угаасаа би 12 сард авсан. Миний 2025 оны хамгийн шилдэг хуурайшуулах бүтээгдэхүүнээр Сэмийн энэ баг зэргийн бичил саатай нундаг шахмал пудр байгаа. Тэгээ энэ болохоор би өмнө нь угаасаа ийм юу хэрэглэж байсан юм. Саатай нундаг пудр эсвэл ийм шахмал пудрыг хэрэглэдэг байсан. Одоо та нар хэрвээ миний анханасаа бичлэгийг үзчихсэн байх юм бол би хамгийн анх нүрээ бодож эхлэхдээ Lioli гэдэг брендийн ийм одоо шахмал пудр гэх юм бол би хамгийн анх энэ Lioli гэдэг брендийн ийм шахмал пудрыг хэрэглэж байсан. Энэ маань өөрөө ч гэсэн яг энтэй адилхан ийм бичил саатай. Бүр ийм бичил нарийн бүр ингээд тэр нь маш гоё юм амьдараа боддоор харах юм бол маш гоё натурал харагддаг. Тэгээ би хамгийн анх нүрээ бодохдаа тэр чинь 2012 он билүү. Энийн дараа нь бас юм бичил саатай нутаг бүдэр хэрэгжилж байсан. Тэгсэн чинь би 2024 2025 онд дандаа нөгөө Солонгос цахтаа би юм юу хэрэглээдсэн байхгүй юу? Одоо нөгөө ямар ч өнгөгүй шахмал пудр эсвэл нундаг пудр цав цагаан өнгөтэй тийм пудрууд хэрэглээдсэн. Тэнгүү тэр заримдаа бас жоох юм өхмөл харагдуулаад байдаг байхгүй юу? Тэгээ би яагаад ч мэдэхгүй ер нь л юм саатай бичил саатай ийм шахмал ч юм уу нундаг пудр хэрэглэдэг байсан мартсан байсан. Тэгээ би саяхан тэргээ яг энэ Сэмиг энийг харчаад Instagram ухчихагаад би яг энийг ол харцаахгүй юу. Тэгээ би энийг харчаад би чинь нэрээ саатай одоо нэм нөгөө хуурайшуулдаг бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан штэ гэдэг гинт санангуудаа би энийг шууд авсан. Хэрвээ ийм бичил саатай ийм шахмал пудр ч юм уу нундаг пудр хэрэглэж үзээгүй хүн байх юм бол тушаад үзээрэй. Нэрээ амар гоё юм амьд гэлтхэнсэн гоё арьстай харагдуулдаг шүү. Тэгээ бас нөгөө хүчлээнүүдийг чинь бас ингээд жоох ингээд саран шуулгаад харагдуулдаг. За сүүдөр бол та нар мэднэ. Миний 2025 оны хамгийн шилдэг сүүдрээр бол LA Colors-ийн энэ сүүдэр байгаа. Дуусч байна. Одоо угаасаа аавна. Амар боломжийн үнэтэй. Дээрэс нь бас л нөгөө миний нөгөө foundation cushion дээр ярьсанчлан сүүдэр болон өөр бусад одоо энэ өнгөтэй юмнууд дээр надад дандаа өнгөний асуудал гараад байдаг байхгүй юу. Тэнгүүт энэ бол бүр үнэхээр цайвар. Хэрвээ та 19, 21, 22, 23 ч юм уу тийм номер хэрэглэдэг бол энэ үнэхээр бараг таарахгүй байх шүү. Амар цайвар. Энийг яг нэг 15, 17, 13 номер ч юм уу бүр ингээд амар тийм нэг улцайсан бүр нэг юм шар цагаан хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс бол бүр маш гоё натурал харагдах сүүдэр. Өөр бусад хамгийн цайвар гэсэн сүүдрүүдийг хэрэглэхээр амар тод гараад ирдэг байхгүй. Тэгэхээр энэ бүр миний зүгээр одоо бүр ерөөсөө солихгүй гэсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болсон байгаа. За 2025 оны хамгийн шилдэг blush маань бол Romandie энэ strawberry milk гэдэг яг энэ өнгө нь миний хамгийн шилдгээр тодорж байна. Бас л муу адилхан нөгөө өнгөтэй асуудлууд юм яа нэг. Ер нь бол маш цайвар бүдэг ягаан өнгө байгаа. Ерөөсөө тийм ингээд юм тод харагддаггүй, тэгсээр нэ бас юучгүй харагддаггүй. Айгуу гоё. Би бас ингээд нэг юм хит шууд ингээд тавьсан сүүдэр хит ингээд нэг ялгараад гараад ирсэн плаштай харагдахыг хүсдэггүй. Бүх юм ингээд тийм уусалттай, бүдгхэн байхыг хүсдэг байхгүй юу? Тийм болохоор би энэ өнгийг хамгийн бэстээрээ шалгаруулж байна. За тэгээ нэг багс харуулчих. Багснаас маань хамгийн бүр энэ бол бүр бүх цаг үеийн хамгийн бест багс маань бол ямар ч нэр хаяг шошгонд байхгүй ийм багс байна. Энэ болохоор манай Ачка гэдэг найзыг би нэг 2018 онд анх Ачка гэдэг найзтай авчихсан байхгүй. Бид хоёр ингээд хамт нүрэ бодож ирсэн тухайд. Яг л өөрөөсийнхэн бодгаар зүгээр ингээд нүрэ бодож ирсэн. Гэртээ ингээд хамт сууж байгаа л нүрэ бодож ирсэн чинь надад энэ багс нь бүр үнэхээр таалагдаад болтгүй. Тэгээ би найзаасаа зүгээр надад энэ багсаа өгч гээд авцсан. Тэгээ энэ багсыг одоо би 2018 оноос хойш тасралтгүй хэрэгжилж байна. Тэгээ энэ миний хөмсгний багс болсон байгаа. Тэгээ та нар миний хөмсг бодлыг санаж байвал би зөвхөн энэ багсаар л хөмсгөө боддог. Яг энэ нөгөө хөмсг бодоход нэг тийм нэг ширүүн байдал ширүүн зөөлөн яг таарсан гэх юм уу. Дээрээс нь одоо энэ нэг багс одоо яг үснийх нь урт богино ингээ гараад ирсэн энэ байдал нь хүртэл хөмсгөнд бүр яа тохирсон. Тэг би энэ зүгээр л гоё ингээ дурсамж сэтрээд байдаг. Би энийг ингээ харах болгондоо бүр ингээ дандаа найзаагаа сандаг. Баярлалаа найзтай. Хэрэг үзчихвэл
чи манай найзаас нэрээ энийг хэдэн жил хэрэгжилж байсан бол өмнө нь надаас өмнө тэрийг үзүүлэхээрээ миний энэ бичлэгийг үзэл бичээрээ. Манай найз бас энийг би нэг хэрэглэхээс өмнө хэдэн жил хэрэглэсэн юм мэдгүй. Гэхдээ би 2018 оноос хэрэглэж байгаа чинь энэ миний одоо 8 дахь жилдээ болж байгаа багс байна. Одоо ингээд байж л байгаа заяа. Энэ нь гэхдээ одоо ингээд жоохон салцсан. Би нэг наалдан бадарнаа гээл ер нь мартаад яваад байгаа. Гэхдээ үсийг нь хартаа бүр зүгээр байгаа. Амар агаас тий. Би ер нь бол нүдний тэн бол харуулсангүй. Ягаад тэгэхээр нүдний тэн бол миний хувьд одоо ингэж боддог байхгүй юу? Хэрвээ та өөрийнхөө хүүтэн суурьтай, дулаан суурьтай ч юм уу те ямар нэгэн байдлаар өөртөө тохирдог өөрийг чинь яг тийм гал цогтой, гоё ийм гэрэлтсэн харагдахад тусалдаг тэр өнгөө та хэрвээ олцсон бол ямар ч брендийн тэр өнгөнүүд угаасаа танд цохино гэж бол боддог байхгүй. Тэгэхээр би өөрөөсөө нэг тийм амар онцлмооргүй байна. Тэн бол ерөөсөө онцлмооргүй байна. Би өөртөө тохирдог одоо тэр тэнний өнгөө бол олчихсан. Тэгэхээр өөр брендэд ч гэсэн яг тэр тэнний өнгө байгаа. Тэгэхээр надад нэг тийм тэн бол нэг чухалчлаад байсангүй. За 2025 оны миний хамгийн best highlighter бол энэ Merzi гэдэг брендийн ийм highlighter байгаа. За энэ бол бүр маш хямдхан заяа. Би нэг Солонгос зүгээр Daiso байхад Daiso-д энэ Merzi гэдэг брендэд өгөхгүй. Бис ахгүй юу? Тэгээ би энэ зүгээр Daiso-д байхад л авсан тэн уг нь бол энэ тэн ахгүй юу? Тэгээ би нүдэндээ тэн болгож төрөх гэж бодсон чинь бүр яг highlighter хэлээ. Амар гоё. Нүднийхээ урталтаа төрөх нь, хамран дээрээ төрөх нь 3000 вон зоон хавцаа байсан уу? 3000 вон хавцаа байсан баха. Тэгэхээр Монгол мөрөд 7000 төгрөг гэсэн үг. Тэр хавцаа байсан ч гэсэн 3000 муу 5000 айл нэг юм. Тэгээ энийг бол би зүгээр одоо дандаа highlighter-аар ашиглаад байгаа. За энтэй би юуг харьцуулах вэ гэхлээр одоо нөгөө хүмүүсийн үнэхээр хайртай Dior-ийн backstage highlighter байдаг да. За би тэр highlighter-ыг ч гэсэн би авсан, хэрэгэлсэн. Тэгтээ тэр том дөрвөн өнгөний хэрэглээг бол ерөөсө гаргадаггүй юм бэлээ. Тэгээ надад уулных онц санагдаагүй. Тэгээ би зүгээр хүнд өгцөн. Тэгэхээр энэ болохоор зүгээр л 3000 төгрөгийн ийм тэн байгаа хгүй. Тэгсэн мөртлөө зүгээр л төгс highlighter. Амдаараа яг ингээд боддоор харахад ерөөсөө тийм ингээд тийм огцсон шууд ийм ялгархаар харагдахгүй. Яг л тийм бусад одоо мейкапынхаа бүтээгдэхүүнүүдтэй маш гоё уусаад тэгээд гоё яг энэ нөгөө гэрэлтүүлж байгаа үүрийг бол сайн биелүүлж байгаа. Миний хамгийн best сормосны бодгаар бол энэ Романди утасгагчтай сормосын бодог байгаа. Би энийг шалгаруулж байна. Ер нь бол ингээд та нар миний сормосыг хэрвээ харах юм бол би маш богинохон сормос таахгүй. Бүр амар богинохон шингээ сормостай. Гэхдээ би ерөөсөө сормосоо нэг амар өтгөн харагдуулах нь миний нэг гол зорилго байдгүй. Хамгийн гол нь би зүгээр сормосоо гоё урт харагдуулмаар байдаг байхгүй. Тэгэхээр гоё уртсгагчтай сормосны бодог би хайдаг. Тэгээ би энэ Романдийн яг энэ уртсгагчтай энэ төрөл нь бол надад үнэхээр таалагдчихж байгаа. Гэхдээ би дараа жил би энийг дуусгачаад нөгөө Clio-гийн сормосын бодгийг туршиж үзээж бодож байгаа. Тэр бол угаасаа бүх хүмүүс л ер нь бол айгүй ам сайтай байдаг. Тэгэхээр би тэрийг дараа нь туршиж үзчихэд энтэйгээ харьцуулна. За 2025 оны миний хамгийн best уруул хүрэлцэгчээр бол эдэндээ Романди энэ 05 гэсэн өнгө байгаа. Яг энэ өнгө нь бүр үнэхээр гоё өнгө. Тааж би Монголоос олохгүй байгаа. Улаанбаатараас юу олохгүй байна. За тэгээ яг энэ өнгө нь бол үнэхээр best ээ. Тэгээ дээрэс нь одоо энэ өнө түрх одоо энэ байгаа энд одоо бүтцэн хүртэл амар гоё. Ерөөсөө юм нөө юм таг юм тод зураас гараад ирдэггүй. Өөрөө түрхэхтэй уусгалттай гараад ирдэг. Тэр ерөөсөө хоёр ажил хийлэхгүй зурсан одоо нөө харандаагаар хэрвээ зурх юм бол шууд тод зураас гараад ирдэ штэ. Тэрийгээ дараа нь уусгах ингээл багсаар ингээл уусгаад байдаг. Ерөөсөө тийм хоёр ажил хийлэхгүйгээр ганцхан ажиллаар уусгалттай уруулаа будна. Тэгээ гоё томруулж харагдуулна уруулыг. За уруулын бодгаар болохоор миний 2025 оны хамгийн best уруулын бодог бол Color Grammy ийм уруулын бодог байгаа. Тэгвэл энэ юу л да? Юу нь бол уруулын одоо суур гэх юм уу? Тэгж Солонгос бол уруулын суур гэж явдаг. Яг бүр ингээд уруулны бодог гэж явахгүй, уруулны суур гэж явдаг. Уруулны суур дотроо бүр ингээ хамгийн бүдэг ягаан өнгө байхгүй юу? Энэ бүр ингээ одоо ингээ хараа хамгийн бүдэг ягаан өнгө. Ямар ч тийм одоо бэж
улбар шар өнгө ч юм уу, бор өнгө ч юм уу, эсвэл бүр улаан өнгө ч юм уу тийм агуулаагүй. Энэ бол үнэхээр бүр яг утгаараа бүдэг ягаан baby pink өнгө. Үнэхээр утгаараа. Би ингээл ер нь уруулын будагны хамгийн бүдэг ягаан өнгө гэл авангууд тэр үнэхээр бүдэг бэдэг байхгүй юу? Ингээд надад бол үнэхээр бүдэг гардаггүй, амар тод гараад ирдэг. Тэнгүүд би одоо маш тийм бүдэг ягаан өнгө хайх гэж үнэхээр зовдөг юм байхгүй юу? Тэгтэл энэ бол үнэхээр бүдэг ягаан өнгө гаргадаг. Тэгтээ энэ Монголд байхгүй. Тэгтээ амар амархан дуусна, амар жижиг амар амархан дуусдаг. Тэр нь жоохон онцгүй. За одоо тэгээд глосс хэлээд дууслаа. Миний 2025 оны хамгийн best глоссоор бол Dior-ийн Lip Maximizer-ийн 014 гэсэн өнгө байгаа. Би яг одоо түрхсэн байгаа. Яагаад энэ өнгийг ингээд онцолж байна вэ гэхээр бүр хит ягаан биш. Хит борч биш. Хит улбар шарч биш. Тэгсэн мөртлөө дотроо бас ингээд шимэри буюу ийм бичил саатай гялтгансан байхгүй юу. Тэгэхингүүт ингээд зүгээр глосс биш ийм гоё ингээд ийм бомбор харагдуулаад байгаа. Тэгээ ингээд би энэ одоо хамгийн надад тодруулдаг бичлэгийг бол хэрвээ бичлэг хийж явах юм бол би жил болгон хийгээж бодож байгаа. Одоо болохоор би яг 2026 онд хэрэглээд хамгийн тодорхойлно. 2026 онд ч гэсэн тэгтээ магадгүй би 2025 оныхоо бүтээгдэхүүнээс харьцуулна. Тэгэхээр 2026 онд хэрэглээд таалагдсан бүтээгдэхүүнээ бас өмнөх 2025 онтойгоо харьцуулаад бүр илүү шилдгээгээ тодруулаад байна гэсэн үг. Та нартаа бүгдэнд нь 2026 онд эрүүл их, аз жаргал, бүр хамаг сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ хүссэн болгон ч биелэх болтугай. 2026 онд ч гэсэн яг 2025 онд та ямар их хичээж илүү байсан. Яг тэр хичээрээ 2026 онд ч гэсэн одоо байгаагаасаа илүү байгаарэ, илүү хичээгээрэй. 2026 дугаас бүгд ална. Улам илүү гоё болоод glow up хий. Хамтдаа гоё болцгоё, хамтдаа өргөн болцгоё. 2025 оны хамгийн бестүүдээ шалгаруулсан бичлэгтэй минь хамт байсан та нартаа баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгт өөр баяртай.